мэдэхгүй, байгалийн хуулиудыг мэдэхгүй. Тийм учраас улс орноо одоо авч явах тэр хуулиудыг ашиглаж чадахгүй. Монголчууд бол нүүдэлж амьдрал тэр чигээрээ байгалийн амьдрал. Тэгээ байгалыг нэвт таньж байна. Тэрүүгээрээ улс үндэснээ улс гэрээ босгосон байхгүй. Ингэхээр энэ хоёр соёл иргэншлийн үндсэн ялгаа нь энд л байгаа юм. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь өвлжөө намарчаа хаваржаа тойроод буудаг байр сэлгэх үзэгдэл биш. Тарих оюун эрдэм ухаан, ухаарл сэхэрэл, ёс суртахуун гэгэрлэрээ дээшээ нүүдэг. Тийм ахтыг, шат ахтыг тэр соёл иргэншлийг нүүдлэх гэжсэн. Тэгэхээр өнөө цаг үед яг тийм нүүдлийн иргэншлийг л байгуулмаар байгаа байхгүй. Бид нар суучгаа лаахад л суучаад тарган хүн тал бүрийн өвчтэй гэчээр энэ суурин соёл иргэншилч өнөөдөр таргалчаад тал бүрийн өвчнөдөө нэрвчгээд явахгүй шүү дээ. Одоо энэ явахгүй байна гэдгийг бол дэлхийгээрээ мэдчихэж байна. Одоо түрүүчээсээ тэр Америк, Английн эрдэмтэд энэ 9 шидийн улс төр эдийн засгийн алуур малуур бүх л юмыг чинь гаргаж тавиал байж шүү дээ. Тэгээ бид нар одоо энийгээр хол явахгүй юм байна гэдгээ эртхэн ойлгоод эртхэн өөр замаа хайх хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо тэр хар Латин Америкийн орнууд бүгд өөрсдийн замаа хөөгд эхэллээ. Энэ хойд солонгос, Куб бүгд өөрсдийн замаа, Скандинав орнууд өөрсдийн замаар, Европын холбоо өөрсдийн замаар явж эхэлж байна. Орос, Хятад өөрсдийн замаар. Тэг яд яах юм бид нар хэнийг дуурайгаад хаа үрт хилээ хэрэг галуу дуурайж хөлөө үлдэх үлгэрээр явах хэрэгтэй. Дотроо бодолтой дороо сууртай болж өөрийн замналыг хайх хэрэгтэй болчихж байгаа. Бид нарт бол хангалттай замнал байна. Хангалттай гарч шийдэл байна. Та түрүү хэлсэн л дээ ярианаас илүү миний лекцийг сонсох гэхээсээ илүү суралцдаг болжээ. Тэр одоо өөрчлөлт надад мэдрэгдэж байна гэж хэлж байна л да. Бас одоо сургалтанд нэвтрүүлэхэд тийм ээ ярьж байгаа зүйлийг сургалтанд нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллана гэдэг. Яг ерөнхий боловсролын сургалтанд Монгол суу ухаан, за энэ хаан ухаан, хатан ухааны тухай хичээл орлоо гэхэд яг хөтөлбөр программын хувьд бид одоо хүүхдүүдтэй чухам юуг зааж эхлэх ёстой вэ? Бид нар 10 оноос хойш энэ нийслэлийн чимгэлтэй дүүргийн 61 дугаар сургууль дээр энэ Монгол суу ухааны 4 дахь жилдээ туршаа явж байна. Бид нар 1-ээс 12 дугаар ангийн бүх ангид хичээлийн хөтөлбөр гаргацсан. Тэр хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөнд оруулаад хөтөлбөр гаргаад хөтөлбөрийн дагуу конспектоо боловсруулад хичээлээ заагаад. Тэгээ бид нар орчин үеийн шинжлэх ухааны бүх хичээлийг Монгол суу ухааныхтай холбоо заахад ямар ч одоо зөрчил төхөмгөө ингэ таарч байгаа. Бүр тэр физикийн хууль, химийн хууль, тэр математикийн хууль чинь Монгол суу ухааныхтай бүр ингэ яв цав таарч. Тэгэхээр Монгол суу ухаан бол явж эцсийн эцэст бол үндэсний том гүн ухаан суу ухаан гэхээсээ илүү энэ шинжлэх ухаан байгаа байхгүй. Шинжлэх ухааны мэдлэг. Тийм учраас энэ яалчгүй хүүхдэд заах ёстой зүйл болчихж байгаа. Бүр амьдралын мэдлэг. Өнөөдрийн дэлхийн боловсролын тогтолцоо бол хүнийг мэрэгжилтэн болгож байгаа бол энэ Монгол суу ухааны тогтолцоо бол хүнийг хүн болгож байгаа. Хүн шиг хүн болгож байгаа. Хамгийн гагцхан ялгаа нь. Тэгэхээр бид нар энийг бүгдийг боловсруулсан, бэлдсэн. Одоо тэгээд сурах хүчиг болгох зам руугаа ингээ хөтлөөд явж байгаа. Конспект гарцсан юм чи сурах хүчиг болох амархан шүү дээ. Тэгээ бидэрт бол энэ асуудлуудыг шийдээ явж байна. Харамсалтай нь энийг би олон удаа телевизээр хэлсэн. Монголын төр засаг яаж юм? Нүдэн балаач ихэндүүлээ. Төр гэж байдаг ч юм уу, гүр ч юм уу. Тэгээд алийн болгон бид нар эдгэрлүүнийг алган тооч шидээл, алийн болгон царайчлаад баттхан хуйхан юм хийж байгаа юм чинь. Би энэ Монголын төлөө л хийж байна. Манай академи энэ Монголын төлөө хөдөлмөрлөж байна. Цаашлах юм бол Монгол туурхтан дэлхийн төлөө хөдөлмөрлөж байна. Гэхдээ энийг энэ соргог төр байдгийн бол өөрөөсөө сонсоод дуудаад уулзал та. Бид нар ингээл эднэрийн царай хараад алан тооч шидээл царайчлал ингээл гуугаал говшаал гүүгээ явж явах хэрэгтэй юм уу? Тэгээ энийг ийм би түрүү хэллээ дахиад хэлье. Энийг боолын нийгмийн энийг эзэн боолын системээс гарч эзэн боолын сэтгүүнээс гарах цаг болцсон. Ард түмэн гэдэг бол боол биш. Буруу худлах хувир заван бозор аргаар төрийн эрх мэдэл авсан хүмүүс бол боолын эзэн биш л байхгүй юу. Энийг боолын эзний сэтгэлгээнээс бид нар гарах цаг болчоод байна шүү дээ. Энэ Монголын төлөө зүтгэж байгаа хүмүүсээс хэрэг соргоор олж хараад дэмждэг, уулздаг, санаа бодлыг сонсдог, ядаж шал хэрэггүй юмыг болохоор уулзаал байдаг. Тэгэхээр зэрэг биднэрт бол энд бэлтгэсэн бэлэн юм байна. Бэлэн юмыг аваад ашиглаж чадах хэсэг нь Монгол төрийн овсгоо. Чадахгүй бол Монгол төр байхгүй. Унтаа. Тэгэл одоо дуусч байгаа юм тийм шүү. Тэгээ төр унтаа байсны гайгаар ард түмэл улс үндэстэн л одоо алддаг, хохирдог. Түүнээс биш тэд нар хохирохгүй ш. Тэд нар бол өөр хүмүүстэй. Тэгэхээр таны хатан ухааны лекцээс одоо суралцаж одоо нийгмийн манлайлал тий нийгмийн одоо танигдсан маш олон эмэгтэйчүүд хатан ухааны лекцээс суралцж ирснийг санаж байна л да. Тэгэхээр та өнөөдөр бас яг Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эзэлж байгаа эмэгтэйчүүд манлайлж удирдах байгаа тэр эслэх байр суурийг бас хэрхэн тодорхойлох вэ? За мөн одоо яг энэ нийгмийн манлайлал одоо удирдлага байна гэхээсээ илүүтэйгээр өнөөдөр Монголын эмэгтэйчүүд гэр бүлдээ тэг ямар одоо эзэгтэй байх хэрэгтэй юм бол Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзэлж байгаа байр суурийг бол би маш хангалтгүй гэдэг үг нэ. Маш чамалтай.
Монгол хүний тарих уюун цус ген сүнс энд байгаа потенциалтай харьцуулахад монгол эмэгтэйчүүд энэ потенциалыг юусаа ашиглахгүй. Бөхсөө худалдаад юм уу 5 цаас өгч яваад энэ дээшээ гарчхаар амбицэн дээр хүрчгээрээ би боллоо гэж сэтгэж шин. Тэгээ Монголын эмэгтэйчүүдийг харалт өнөөдөр спортын од, урлагийн од, боловсролын од, эрүүл мэндийн од, бизнесийн од, салбарын од, ард түмний улсын од хэн байгаа? Төрийн од хэн байгаа? Засгийн од хэн байгаа? Явахгүй шүү дээ эн чинь. Тэгээд нэг зүтгэж 5 цаастаа болчихвол би од болчлаа. Эсвэл нэг хэдэн дуудуулаад нэр гарчвал би од болчлаа. Эсвэл нэг хэдэн олимпийн тоглолтод ороод алтан мөнгө медаль авчаар би од болчлаа. Энэ чинь хаангалтгүй байна. Монголын эмэгтэйчүүдийн орон зай их хаттын ор байр суурийг үзэхээр тэр их Монгол улс дэлхийн 49 улсын 44-ийг нэгтгэсэн их Монгол улсын төрийн орон зай дээр дэлхийн орон зай дээр тэд нар хүчээ үзчихсэн. Ирчүүдтэй хүч сориод хамтраа зүтгээд тэрийг агуу улсыг байгуулаа явж ирсэн. Их хаттын түүх тийм л түүх байд. Тэг бид нар өнөөдөр тийм орон зай тхэн байгаа. Өнөөдрийн Монгол эмэгтэйчүүдийг харъя. Уу яах вэ нэг шүлэг бичдэг, зохиол бичдэг эмэгтэйчүүд байна. Гэхдээ тэгээд тэр хатан удуулыг хэн гүйцэж байгаа? Тийм биз дээ. Тэр агуу Эрдэнэтбатын оюуныг хэн гүйцэж байгаа өнөөдөр? Байхгүй л байна шүү дээ. Бид нар одоо энийг хоёрын хооронд ингээл нэг юм зүгээр нэг ингээл өндөр өсгийтэй гутал өмсөөл төвбөл ингээл брэнд нөмөрчөөл яваал энэ бол хангалттай болчлоо гэж боддог биш. Гэр орондоо очиод эмхтэй хүн яах юм? Төрийнхөө төвшин тийм улс түмнийхээ төлөө зүтгэдэг, сэтгэлэн зовдөг, тархин шаналдаг, гашилдаг тийм эмхтэйчүүд олдохгүй шүү дээ. Оюуны эрдэм мэдлэгийн талбарт ямар эмхтэй байгаа юм? Гараад ирсэн ямар эмхтэй байгаа юм? Ирчүүдтэй хүндлэгдээд гараад ирсэн ямар эмхтэй байгаа юм? Оюуны тал дээр бүр байхгүй. Болмоор байна. Монгол эмэгтэйчүүд юм бодмоор байна тий. Бас зүгээр л салбартаа бол болж байна. Тэгээд ажил дээрээ сайхан хүндлэгдээ сайхан нэр хүндтэй амтан гэртээ хараад нөхөртөө нөгөө пигээрээ дуудуулаад үр хүүхдтэй элдвлүүлээл. Мөн үү? Ямар ч нэр хүндтэй. Энд чинь яаж вэ? Бид нар амьдралын од биш. Салбарын од гэдгийг л харуулдаг байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ амьдрал руу энэ өрх гэр гэдэг чинь ерөөсө жижиг төр шүү дээ. Монгол улсын жижиг төр, нэгж төр. Энэ нэгж төрийг эмэгтэй хүн л авч явдаг. Энэ том төрийг ч гэсэн эмэгтэй хүн төршдөг. Тийм учраас Монгол эмэгтэйчүүдийн түүхэн гавьяаг эргээд халахад Монгол хаттын түүх бол зүгээр л Монголын улс төрийн тавцсан, дэлхийн улс төрийн тавцсан. Тэр чинь харахад амбиц юм шиг харагдаад байгаа боловч цаана төвшин сайхны төлөө, тэр улс үндэстний бат оршихуун төлөө, Монгол улсын амийг хамгаалж үлдэхийн төлөө тэмцэл одоо оюун ухаанаа уралдуулж явсан тийм түүх бахархан түүхүүд үү. Бид нар өнөөдөр хажууд нь зүгээр шилчгар дэндүү чамалтай. Тийм. Дэлхийн тавцанд гараад ирсэн түүх хаана байгаа өнөөдөр Монгол эмэгтэйчүүд дээр. Бидэрт их потенциал байна. Харамсалтай нь бид нар тэрийг шахахад ажиллаж чадахгүй байна. Шал хэрэггүй юм дээр дайчлаад. Өнөөдөр бас яг Монголын нийгэмд одоо улс орныхоо хөгжлийн төлөө, за нийгмийн эдийн засгийнхаа төлөө гэдэг те оюун ухаан, за энэ урлаг, спорт гэдэг энэ олон салбаруудад маш олон одоо сургалтын чиглэлэрч тэр те төвийн чиглэлэрч тэр академийн чиглэлэрч тэр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байгаа юм л та. Тэгэхээр Монгол улсын ухаан манакул академийн одоо яг академи гэдэг тэр тодтол өнөөдөр ямар зүйл дээр оршин тогтнож байгаа вэ? Саяхан надад нэг хүн хэлсэн л дээ. Баттон би өөрөө их сургуулийн багш хүн, профессор хүн. Олон 27-8 жил их сургууль багшилсан, сайенс доктор хамгаалцсан тийм хүн. Баттон өнөөдөр манай шинжлэх ухааны академи, манай Монгол улс их сургууль дээр байхгүй академик сургалт, академик бүх мэдлэг эрдэм танай академи дээр байгаа шүү гэж. Энэ үг бол намайг зүгээр нэг жирийн хүн хэлээгүй. Насаараа эрдэм шинжилгээ судалгааны талбарт явцсан. Өнөөдөр шинжлэх ухааны академийн асар өндөрлөгт гарцсан тэр эмэгтэй надад тэгж хэлсэн. Маш том урмын үг болсон. Тэгэхээр зэрэг би бол боддог. Хэрвээ тийм академик гэдэг сургалт, академик гэдэг төвшин заавал байх ёстой. Тэр байгаа бол тэр өнөөдөр манай академи дээр. Одоо хүмүүс энэ солиорчин л гэж хэлэх байх л да. Би үннийг л хэлдэг. Тэр үнэн тэр. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр энэ орчлонгийн оршихуун үндсэн 3 онол, тэр 3 онол задрахаар 10 онол болдог. Орчлон өөрийгөө бүтээсэн, босгосон, байгуулсан, авч явдаг тэр 10 онолыг өнөөдөр хэн зааж байгаа юм? Шинжлэх ухаан заахгүй, шашны гүн ухаанууд заахгүй, философи заахгүй. Манай академи ганцаараа заадаг. Энэ чинь манай эцэг дээдс тэр орчлонгийн өөрийгөө бүтээж, орчлон гэдэг гэр улсыг үүсгэж авч явдаг тэр бүх онолыг эзэмсэн тэрийг Монгол улсаа үүсгэж бүтээж авч явахад ашигласан л байхгүй. Монгол суухан гэдэг тэрийг л хэлж байгаа. Тийм учраас ер нь бол Монгол сууханд хэлдэг. Онол гэдэг бол онож олсон гарц шийдлийг онол гэдэг гэж.
Тухайн асуудлыг шийдэх онож олсон гац шийдлийг л онол гэж. Гэхдээ тэгэл физикийн хуулиудыг харахад яг тийм байгаа байхгүй. Яг оноод олцсон. Жишээ нь тэр Кулоны хууль, тэр Эйнштейний харьцангуй онолын хууль ч гэдэг юм, тэр Ньютоны таталцлын хууль ч гэдэг юм. Яг оноод олцсон. Тэр онолууд нь 10 хон онол байхгүй. 10 хон. Тэрийг хураачаар 3 хон онол гараад ирж байна. Гэхдээ тэрийг л бид нар ойлгочвол энэ Монгол улс үндэсний чи авч явах босгох тийм хэцүү юм биш вэ шүү дээ. Тэр нь бүх задаргаатайгаа нарийн нэг ч орчин үед 13 дугаар 100 биш. Өнөөгийн нийгэмд энэ өнөөгийн Монгол улс тэрийг яаж хэрэглэх үү гэдэг хэрэглээнийх нь хуйлруудыг бид нар гаргаж чаад тэрүүгээр энэ Монгол улсыг өнөөдрийн Монгол улсыг энэ байгаа нөхцөлд нь яаж тийм гоё болгох үү гэдэг хөгжлийн загварыг гаргаж чад байгаад байгаа байхгүй. Тэгээ энэс илүү академик юм гэж юу байх юм. Тэгэхэд өнөөдөр удирдлагын академи, цагдаагийн академи, одоо шинжлэх ухааны академи дээр ийм Монгол улсын шинэ хөгжлийн загвар байхгүй. Тийм онол байхгүй. Энүүгээрээ манай академийн тэр академик шинжийн үндэс суурь нь гол мөн чанар цөмөн тэн дээр байна. Таны лекцийг одоо ард түмэн одоо хүлээж итгэл да. Маш олон одоо сонсогчдод за үзэгчид бас лекцэнд очих гээд орч ирэлж ирсэн те ийм палсын концертыг тахимд заалан багтахгүй байсан гэдэг энэ бүх мэдээллийг бид нар мэдж байгаа. Дараагийн таны одоо ард түмэндээ зориулах лекц утга агуулга тэр санаа чухам юу байх вэ? Тий, би бол одоо энэ Монголын ард түмэнд бол уртаа талд нь оюуны маш олон тавг хоол тавьсан гэж бодож байгаа. Миний 11 бот ном байна. Зөвхөн Монгол суу ухаанаар шүү дээ. 11 бот ном байна. 100 цуврал лекц байна. Тэрнээс хойш хийж байгаа манай эрт тулах ухааны, гэргийн ухааны, хатан ухааны, хаан ухааны бүх сургалтууд байна. Тэ? Маш олон сургалт. Манад бол хангалттай оюуны өв хөрөнгө байна. Ганцхан Монгол улс үндэстэн ард түмэн энийг ашиглаж чадахгүй. Тэгтээ хизээ нэгэн цагт ашиглах цаг ирүүлэн бэлэн юмыг бэлдээ тавьчих. Нөө сайлаа бэлтгэхэд саваа бэлтгэдэг шиг бид нар бас бэлдээ тавьчих гэж бодвол байж гэн л да. Тэгээд би бол Монголын ард түмэнд энэ маш олон тавг хоол тавьдсан. Бараагүй байхад дараагийн хоол өгөхөр хүн цатгалдаад ордгоо байхгүй. Тийм учраас би нэг хэсэгтээ бол Монголын ард түмэнд шинэ лекц юм өгөхгүй. Харин би сая өнгөрсөн намар өвөл сууж байгаад би Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэж ном бичлээ. Мөнх тэнгэр гэдэг чинь бол ерөөсөө тэр сүсэг бишрэл юм байна. Шашин шүтлэг биш юм байна. Мөнх тэнгэр гэдэг чинь тэр чигээрээ квант физик, оптикийн физик, цахилгаан соромжны физик байна. Тэр чигээрээ шинжлэх ухаан байна. Тий, мэдлэг байна. Тий. Тэгэхээр зэрэг би энийг бол ном болгоцсон. Одоо бол хэвлж арай амжаагүй байна. Англи хэл рүү орчуулж яана, удахгүй орос хэл рүү орчуулна ингээд дэлхийд гаргана. Ер нь дэлхийн тэр том Ромын глобус гэсвэлээ том дэлхийн оюун санааны төвүүд рүү илгээн тэднэрт өгч тэр анализ эксперт шинжилгээнд өгнө. Тэгээд одоо ер нь бол бас дэлхий рүү гаргая. Энэ монголчууд алтан дээр суусан гуйлагчин гэсэн үний юм байна. Монгол суухан гэдэг энэ улс гүрнээ сайхан аваад явах, засаад явах, дэлхийд мандан бадраад явах, тэр үтгийл дэлхийг засаад явах асар том монгол суухан гэдэг алт байна. Энэ алтаа тоохгүй. Оюу толгой юу? Тэр ухаал хаяг юу ч биш. Гэтэл энэ ухаад барагдчихгүй том алтаа мэдэхгүй энэ алтан дээр суусан гуйлагчингуудад бол энийг хүргээд бол дэмэл юм шиг. Тэгээ одоо тэр магадгүй тэр гадаадынхан ойлгож магадгүй тийшээ гаргачихад магадгүй буцаж экспортлж гаргачаад буцаж импортлж оруулж ирэх замаар монголчуудад хүргүүл арай дээр юм болов гэж одоо сууж байгаа. За баярлалаа. Ингээд өнөөдөр бас энэ амралтын өдөр бидэнтэй сайхан яриа өрнөссөн танд баярлалаа. Монгол суу ухаан Монокол академийн үйл ажиллагаанд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Баярлалаа үзэгч та бүхэнтэй энэ цагтыг хэллээсийн мэдээний өрөөнөөс Монгол суу ухаан Монокол академийн ерөнхийлөгч Бат Утган ярилцлаа. Анхаарлаа хандуулж хамтдаа үзэгч танд баярлалаа.